Өдрөө сайн байцгаана уу? Өнөөдөр цаг хугацаа гэсэн сэдвийн дор өнөөдөр бүдэрийн хичээлийг үзэх болно. Өнөөдрийн үзэж байгаа хичээл маань болохоор цаг хугацаатай холбоотой мэдээлэлүүд байна. Тэгэхээр өнөөдөр үзэж байгаа нөхцөл маань гэсэн нөхцөл монгол хэлэндээ Д болон Т гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр энэ нөхцөлийг үзэхээс өмнө бүдэрээ он сар өдрийг хэрхэн яаж хэлдэг юм бэ гэдгийг хамтаа сурцгаая. Тэгэхээр өнгөрсөн удаа бид нар тоог хамтдаа үзсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 11, 12 гэсэн тоонуудаа 1-ээс 12 хүртэл тоо байгаа. Тэгэхээр 1 1 сар вор гэдэг нь болохоор сар гэсэн утгатай байгаа. Дагалээрээ 1 2 сар 2 3 сар 3 4 сар 4 5 сар 5 6 сарыг уул нь ювол гэж хэлэх хэрэгтэй боловч солонгос хэлэн дээрээ ювол гэж хэлдэг байгаа. Дагалээрээ ювол 7 сар 7 8 сар 8 9 сар 9 10 сарыг 10월 гэж хэлдэг байгаа. 10월 11 сар 11월 12 сар 12월. За тэгэхээр бид нар одоо сарыг хамтдаа хэлж сурлаа шүү дээ. За тэгвэл үргэлжлүүлээд бид нар өдрөө хэлж сурцгаая. Өдрийн хэлэх тоо маань 1 2 3 4 гэсэн энэ тоогоор хэлж байгаа. Тэгэхээр 1-ний өдөр 1, 2-ны өдөр 1, 3-ны өдөр 3, 4-ний өдөр 4. Тэгэхээр 31-ний өдрийг 31 гэж хэлэх нь байна. 31. Үүнийг бичиж үзвэл 31 31 гэсэн өдөр гэсэн утга санааг илэрхийлж байна. За бүгдээрээ үргэлжлүүлээд үүний дараа гаригуудыг хамтдаа үздэцгээе. Вол, 화, су, мок, кум, то, гэж энэ нь болохоор даваа, мэгмэр, лав, пүрүү, баасан, бэм, нэм гэсэн утгатай байгаа. Тэгэхээр вол, юир, 월요일, даваа гариг, 화요일, мэгмэр гариг, 수요일, лав гариг, 목요일, пүрүү гариг, 금요일, баасан гариг, 토요일, бэм гариг, 일요일, нэм гариг гэсэн утгаар орж иж байна. Тэгэхээр юир гэдэг маань тухайн гариг гэсэн санаа байгаа. Тэгэхээр эднүүсийг бүгдээрээ цайжилчих юм бол энэ нь ерөнхийдөө нийтлэг байдаг байгаа. За бүгдээрээ өнөөдөр үзэж байгаа гэдэг нөхцөлөө жишээн дээр харцгаая. Гэдэг нөхцөл маань монгол хэлний Д, Т гэсэн утга санааг илэрхийлдэг юм аа. Тэгэхээр харуул 언제 민수 씨를 만나요? 희재 민수다 уулзах бай. 5월 5일에 만나요. 5 гэдэг нь бид нар 5 гэж 5 гэж сурсан шүү дээ. 5 сарын 5 бас 5 гэсэн тооч чинь 5-ыг 5-ны өдөрт уулзъя. Тэгэхээр энийг монгол хэлний ДТ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 5월 5일에 만나요. 5월 5일 5 сарын 5-ны өдөр уулзъя. дараагийн жишээн дээр харцгаая. 한국어 수업이 солонгос хэлний хичээл 월요일하고 월요일 нэгд өдөр даваа гараг болон 하고 гэдэг бид нар өнгөрсөн удаагийн нөхцөлөөр үзчихсэн 하고 маань болон бөгөөд гэсэн санааг илэрхийлж ирсэн шүү дээ. Тэгэхээр 수요일 3 дахь өдөр гэсэн үг байгаа. 5 гараг буюу. Тэгэхээр даваа гараг болон 5 гарагт монгол хэлний ДТ гэсэн санааг илэрхийлж чинь цаг хугацаагаар илэрхийлж байгаа. Гарагт байдгүй гэж асуусан. Тэгсэн 아니요. 화요일하고 목요일에 있어요. 아니요. 왜 화요일 мэгмэр болон пүрүү гарагт байгаа гэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн үзэж байгаа бидний хамгийн гол нөхцөл маань ДТ гэдэг гэдэг нөхцөл маань өнөөдөр цаг хугацаатай холбож үзсэн байгаа. Та солонгос хэлийг чанартай сурмаар байна уу? Нарийн гэрчим олон хэлийг хэлэн жилийн хүрээлэн нь солонгос хэлний мэргэжлийн сургалт явуулж байна. Сургалтанд хэрэглэгдэх ном сурах хүчгүүдийг өөрсдөө боловсруулан магистр болон түүнээс дэс зэрэгтэй багш нар заадаг. Манайх солонгос хэлний анхан дунд гүнзгий орчуулгын ярианы кэлбти топхийн дунд болон гүнзгий төвшөнд бэлтгэх ангуудаа элсэлт байнга авч байна. Солонгос хэлийг хамтдаа сурцгаая. Нарийн гэрчим сургалтын төв. Төрөн бүгдээрээ сар болон өдрийг яаж идэх талаар хамтдаа үзсэн байгаа. Тэгвэл энэ удаадаа бүгдээрээ цаг хугацааг яаж илэрхийлдэг талаар хамтдаа үзцгээе. Цагийг солонгос хэлээр ши гэж хэлдэг байгаа. Тэд нь 2 цаг, 3 цаг, 4 цаг, 5 цаг гэмшлэн ши цаг. Гэхдээ гэж илэрхийлдэг байгаа. Харин минутын талаар бүн гэж хэлдэг. Дагалээрээ бүн. За тэгэхээр жишээн дээрээс харцгаая бүгдээрээ. 지금 몇 시예요? Одоо хэдэн цаг болж байна? 지금 몇 시예요? 5시 5분이에요. 5 гэдэг нь 5 гэсэн утгатай шүү. Бид нар өмнө хамтаа үзчихсэн. 5시 5 цаг 5분 5 минут юм.
Тэгэхээр 5 цаг 5 минутаа гэж ингэж илэрхийлдэг байна. Тэгвэл солонгос хэлэн дээр 1-ээс 12 цагийг яаж илэрхийлэхийг одоо би та бүхэнд хэлж өгье. 1 цагийг 한시, 1 цаг 한시, 2 цаг 투시, 2 цаг 투시, 3 цаг 세시, 4 цаг 4시, 5 цаг 5시, 6 цаг 6시, 7 цаг 7시, 8 цаг 8시, 9 цаг 9시, 10 цаг 10시, 11 цаг 11시, 12 цагийг 12시 гэж илэрхийлдэг байна. Тэгэхээр үдээс өмнө 10 цаг буюу гэж хэлээгүй үдээс өмнөхийг бид нар 오전 гэж хэлдэг. 오전 дагатлаарэ 오전. үдээс хойш гэхдээ 오후 гэдэг. Тэгвэл бид нар үдээс өмнө 10 цаг гэж хэлхийн тулд 오전 10시. үдээс хойш 2 цаг гэж хэлээгүй 오후 2시 гэж хэлдэг байна. Тэгэхээр үдээс хойш 2 цаг өдрийн 14 цаг буюу 14 цаг 5 минут гэж хэлхийн тулд 오후 2시 14분 гэж хэлэх нь 오후 2시 14분 үдээс хойш 2 цаг 14 минут 2 цаг буюу 14 цаг шүү дээ 14 цаг тэгвэл 오후 үдээс хойш 2시 2 цаг 14분 14 минут гэж ингэж илэрхийлдэг байна. За тэгвэл үргэлжлүүлээд нэгэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Солонгосчууд 아침, 점심, 저녁 гэдэг үгийг 먹다 гэдэг үгтэй хослуулж хэрэглэдэг. Тэгэхээр 아침을 먹다, 점심을 먹다, 저녁을 먹다. 아침을 먹다 гэхээр өглөөний хоол идэх болно. 점심을 먹다 гэхээр өдрийн хоол, 저녁을 먹다 гэхээр оройн хоолыг идэх гэсэн утга гарч ирдэг байгаа. Тэгэхээр 아침 9시 гэж бүгдээ хэлдэг тэгвэл 아침 9시 өглөө 9 цаг тэгвэл өдөр 2 цаг өдрийн цайны цаг нь ер нь 12-оос 2 цаг гэж байгаа тийм 점심때 гэж хэлэх юм бол өдрийн цайны цагаар гэсэн утга гарч ирдэг байгаа. 점심때 өдөр цайны цагийн үед гэсэн утга байгаа. За тэгвэл минутыг хэрхэн илэрхийлэхээ бүгдээ дахиад нэг харцгаая. 1분 1 минут, 1분 30분 30 минут, 10분 10 минут. 1시 반 гэж хэлэх юм бол 반 гэдэг нь угаасаа тал гэсэн утгатай байгаа. Тал. Юмны хагас тал гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр 1 цаг 30 минутыг 1시 반 гэж бас хэлж болдог юм байна. За үргэлжлүүлээд бүгд хамтдаа цагуудыг хэлж үзцгээе. орой 6 цаг гэж хэлээ. 저녁 6시. оройны 6 цаг. 저녁 6시. Тэгвэл өглөөний үүрийн 4 цаг гэж хэлээ. үүр гэдгийг солонгос хэлээр 새벽 гэж хэлдэг байгаа. 새벽. Тэгэхээр 4 гэхийг нэ гэж шүү дээ. Тэгээд 4 цаг гэх юм бол 새벽 4시 гэж хэлэх байна. Энэ мэтлэнгээр солонгос хэлний цагийг нь солонгостойгоор харин минутыг нь ханстойгоор илэрхийлдэг байна. Тэгээ өнөөдөр солонгос хэлний хичээлээрээ бид нар сар өдөр цаг хугацааг бид нар хамтдаа үзсэн байна. Өнөөдөр хичээлд анхаарал тавьсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мишээ. Баярлж дуусахаар л баярлчаад байдаг дээ өөр ирэхгүй.